Good morning. Good morning. We've talked the whole night through. Good morning. Good morning to you. Okay, болоосаа. Ингээд явахд бэлэн боллоо. Бүгдээрээ гоё Прагаар аялаад би яг үүндээ Прагийн л нэг амар харж амжсангүй. Тийм учраас бүгдийг маш гинтийн байдлаар олж нээж гоё газруудыг үзнэ гэж бодож байгаа. Тэгээ надад болохоор Прагийн утсан дээр байдаг офлайн map байгаа. Тэгээ тэрнтэйгээ болох хаа. Манайхаа харахгүй байна. Харахгүй одоо дөнгөж 5 цаг болж байна. Баярлцгаая. Эрдберг руу явж байна. Би Праг руу автобусаар явж байгаа. Тэгээд бурхан минь бүүмэд би угаасаа автобус машин хоёр цуг чаддгүй. Тэгээд 5 цагийн автобус захиалсан. Яг тэгэхээр хэрвээ би галт тэргээр явах юм бол оролцоогоор бараг 50 евро нэг талдаа илүү төлөх гэсэн баггүй юу? За энэ бол төв уцаал нь байна. Даагуур явж байна. Доороо юм хүн ганцтай юм байна. Яа, гадаа гой нар гараад дулаахан болж байна. Би одоо ихтгэл бүтэн хуцлаад ирсэн юм шиг байна. Нэг ахантай танилцлаа. Финляндаас ирсэн. Окей. Танилцаахантайгаа хамт хоол идэх гээд хайгаа явж байна. Нэг аюугаар газар олсон боловч тэр газар маань дүүрэн байлаа. Орж ирлээ. Say hi. Нандаас тэний кофе авахтай танилцсан байгаа. Тэгээд маш кофе авах. 40 орноор ирсэн. Тэгээд тусгаас нь судлаад байж гэн ганцаараа аялдаг гинэ. Тэгээд би ч гэсэн бас ганцаараа аялах дуртай болохоор маш олон зүйлээс сонсч байна. Бас гоё халуун йога гэдэг юм судлаа. Тэгээд тэр нөхөр 40 градус 48-аас 40 градус ч юм уу амар халуун. Тэгээд тасгал хийж йогийн тасгал хийдэг гинэ. Тэгээд маш сонирхолтой санагдаа. Яа. Тэгээ өчигдөр влог оглоо. Зя одоо буцаад гарахад бэлэн боллоо. Тэгээд жинхнээсээ одоо аялцгаая да. Окей, хамгийн түрүүнд очиж үзэх хүсэж байгаа газар манай хот гэрэлтэй байгаа тийм. Dancing building руу явж үзмээрээ. Тэхийн тулд би метрогоор явах хэрэгтэй. Яг манай буудлын хажууд метро байгаа гэсэн тийм тийшээ явцгаая. Тэгтээ ч гэсэн бүгдээрээ яг голоор нь яваад тэр нэг гоё байдлыг үзье. Тэгээд чек талахаараа ер нь бол гарцны хувьд болохоор гэрлэн тохио байдгүй юм байна. Тэгээд тэр надад айгүй сонирхолтой санагдлаа. Жишээлбэл
Барселон болохоор гэрлэн дахиад асаа юугүй юу шууд нөгөө мотоциклууд амар хурдтай яваад хүнэн замаа гарч амжууг байхад дайрч гал яваад амар аюултай санагдсан. А өнгөрт болохоор гэрлэн дахиад бас байхгүй. Эсвэл нөгөө зебра нөгөө замын цагаан зураас нь гарч байхгүй. Айгу хэцүү байсан. Харин Чехийн хувьд болохоор маш анги нэм юм байна. Тэр хаана харагдж байгаа байрлал бол юуны байрлал гэдэггүй. Ямар ч байсан гад хаус хацаад хасаг үзэж байгаа. Засвартай хэлээд тэрнээс хойшоогоо бид нэ сая хоол идсэн байгаа. Тэр урд дотроо харж байна. Харж байгаа гэрлэн тохоо авахгүй хүмүүс шууд явдаг. Эсвэл магадгүй энэ төв зам нь болохоор ч тэгж яж магадгүй. Наста гоё наа. Өглөө амар бараатай ханзаа ингээд борон дунд л өмчдөг юм байна гэж бодсон чинь юу вэ? Өөрөөсөө гоё нар гараад дулаахан болцсон. Юу наацтай шүү. Яг одоо аяллаа хаан замыг асуусан чинь надад гоё хэлж өгч байгаа шүү маань бичиж өгөөд. Twenty minutes later. Нөгөө газар л байсаар л байна. Тэгээд хамгийн энэтэй нөгөө тал руугаа байсан юм шиг шүү дээ. Нүстэг Б гэдэг нь одоо баг нөгөө талнаас юм шиг байна. Би А дээр нь байгаа юм байна. Бараг энэ 20 минут би тойрчлоо гэвэл яах вэ? Oh god. Much later. Залуусаа би хайсаар л байна. Би бүгд 50 минутаа зөвхөн тарамбай хайханд өнгөрөөсөөр явна. Эцэн би нэг юм хурж ирсэн. Магадгүй би замынхаа нөгөө талд гарах юм бол илүү гоё харагдах ба. Маш гоё наа. За энэ танах харалээ. Маш гоё үзэмжтэй юм байна. Тэгээд дээр хүмүүс гарсан байна. Магадгүй гарч болсон юм шиг байна. Ороод үзэх дараа. Сад байгаа нь гэж бодоод маш гоё байна. Гоё кофе биш цагаа угаад гоё байна. Миний бодлоор энэ шилэн фасадтай энэ байрлал бол миний зайрж ирсэн номын сан бол мөнөөс юм уу? Тэгээд анхаагаасаа ингэж хотоос зайрж ирсэн юм чаа. Хатархайн бүгдээр хармаар л шүү дээ тий. Мөнгөө ордог юм цаас хард юм бэ нүднээс нь. Харин селфи стик бол авч орж болтгоо гинэ. Ийм номын сан байна да. Бүр экстра зарж ирсэн шүү дээ. За би намын санд дотор байсаар байна уу? Цааш байгаа зэмлж аваад гарах бодолтой байна.
Тэгээд дараа нь аялал өршлөлөө шөнийн бракаар аялцгаая. За саяны намын сангийн байрлаж байгаа метроны буудлын нэр бол энд харагдаж байна. За өөрлөгөө явсаар байна. Метроноос хараад ирсэн чинь харахгүй болчихлоо. Гэтэ шөнийн цаг гой харагдана гэдэгт 100% байна. За энд бол үнэхээр амттан болгоны гой өндрүүд үнэртэж байна. Ялангуяа начин махан нартай хүний хувьд бол энд бол үнэхээр том мах шарж байна. Behind my back, like my ex-girlfriend. За оройны хоолнд сосэж авлаа. Тэгээд яг энэ талбай урд идмээр санагдаад ард болохоор юм стрит фуд